Энэ талаараа конференц дээр заахта би заалан сууж байгаа хүмүүст л заадаггүй. Харин зурагтаар үзэж байгаа. Дэлхийд даяар байгаа олон хүмүүст ч заадаг. Хэрвээ танд бурхантай харилцах харилцаа байхгүй бол та тамд хаягдах болно. Таны ухамсарт нийц хэрэггүй олон зүйлийг та хийж байгаа байх л та. Эсвэл та буруу зүйлээ нийлээд удаан хийж байгаа байх. Тэрнээсээ болоод таны ухамсарт оройтсон байдаг. Бүр хамгийн муу нь та буруу хийж байгаа зүйлээ анзаарлаггүй. Би юу ч буруу хийгээгүй гэж хэлдэг. Гэхдээ танд баг зэрэг найдварын оч байгаа. Тиймээс танд найдвар байна. Та амьдралаа өөрчилж чадна. Учир нь бурхан танд хайртай. Үүнхээр жинхэнэ диважин, жинхэнэ там, жинхэнэ бурхан болон жинхэнэ муу сүнс гэж байгаа шүү. Бид бүгдээр амьдралынхаа эцэст яаж амьдрснараа тооцоо хийж хүннийг бүр бурхны өмнө зогсох болно. Би танд та надад хариулах албагүй. Гэхдээ бид өөрсдийн дуудагц амьдралынхаа төлөө хариулт өгөх болно. Бурхан танд хайртай гэд та дуртай, сэтгэл ханамж авдаг янз бүрийн гин нүглүүдээ үргэлжлүүлэн үйлсээр байж болохгүй юм. Харин бид өөрчлөгдөж, урагшлах цаг нь болсон.